Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За золжиргал гишүүний оруулж ирж байгаа аж үйлдвэрлэлийн байнгын хорооноос одоо засгийн газар чиглэл болгох байнгын хорооны тогтоолын төсөлтэй танилцлаа. Тэгэхээр ямар одоо тогтоолын төсөл вэ гэхээр нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруул гэж ийм одоо даалгаврыг засгийн газарт өгж байгаа юм байна гэж ингэж харж байна л да. Тэгээ яг хуу ерөнхийдөө би юу гэж ойлгоод байгаа гэхээр одоо өчтөр ч гэсэн бас одоо чуулган дээр бас нэг шүүмжлэл гарч ирсэн л да. Юу вэ гэхээр одоо ингээд засгийн юунаас парламентаас дээрэс нь байнгын хорооноос одоо ингээд засгийн газар руу тогтоолын төсөл ингээд өгдөг, тийм ажил хий, ийм ажил хийгээд ингээд одоо өгдөг. Жишээ нь одоо энэ үл ингээд юу гэдгийг стратеги төлөвлөгөө боловсруул гэдэг одоо Монгол улсад бол нэг юм үнэн байгаа. Юу вэ гэхээр хангалттай хэмжээний цаас үйлдвэрлэж байгаа. Одоо бүр ингээд техник эдийн засгийн үндэслэл одоо төлөвлөгөө одоо тэгээд тэрэндээ бүр маш их хэмжээний одоо хөрөнгө зарцуулж байгаа. Төлөвлөгөөлгийн. Тэгэхээр одоо бас яг энэ бол ингээл нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулаа гээл. Тэгэл энэ бол ингээл дахиад цаанаа бас ингээл өчнөө хэдэн сая төгрөг зарцуулсан дахиад нэг цаас боловсруулах чиглэл рүү явчих юм биш үстэй гэж нэгдүгээрт болгоомжилж байна. Хоёрдугаар асуудал нь болохоор бид нар ингээл нэг юм тим төлөвлөгөөгөө боловсруул гэдэг ингээд нэг төлөвлөгөөний төлөө бүхэл бүтэн юм тогтоолын төсөл гаргаад явах нь бас зөв үү? Жишээ нь одоо юу гэдгийг эрчим хүчний салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруул гэсэн тогтоолын төслийг засгийн газар руу өгж болох юм уу? Гэт ингээд нэг юм жижиг ажлаар ингээд тогтоолын төсөл гаргаад байх нь бас хэр зөвтэй юм болоо гэж бодож байна. Хоёрдугаар асуудал болохоор манайд бол бүр хар мянган цаас үйлдвэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ бас л дахиад нэг юм цаас үйлдвэрлэх нэг юм одоо юу гэдэг зорилттой ч гэдэг юм уу ийм тогтоолын төсөл одоо байнгын хорооноосоо гаргачих байгаа юм биш үстэй. Тэн дээр бас жаахан нуцтай хандаасаа л гэж бодож байна. Бусдаар бол нэг асуулт бол алга байна. Тий. За ингээд гişүүд асуулт асууж дууслаа. Үг дууслаа. За